Оюутгын компани 2026 оны 1-р улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт төсөвт төлж байгаа татвар хураамж үндсэн ажилчдын цалинд нийт 4 их найт төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь оюутгын үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм а. Тос улиралд нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд зөвлөл ажиллагааны худалдан авалтынхаа 85% буюу 1.5 их найт төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. За тухайлбал тайлан хугацаанд Улаанбаатар оюутгын чиглэлд 80523 зорчигч зорчсон нь дотоодын нислэгийн нийт дурсгалын 84.2%-ийг бүрдүүлж байгаа юм. За энэ нь орон нутгийн агарын тээврийн компаниудын 10 зорчигч тутмын 8 нь оюутгын ажиллах хүч гэсэн үг юм. Өмнөгөө аймгийн Хамбогт сумд оюутгын компани 18.5 тэрбум төгрөгийн бүрэн санхүүжилттэй мал төөрөх, мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн байна. За уг үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутгийн малчтаас түүхий эдийг тогтвортой зах зээлийн бодит үнээр худалдаа авах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад экспортын боломж бүрдэх юм а.